Монгол улсын шигшээ баг тамирчдын өмсөж оролцох ёслолын хувцсыг бидэнд танилцуулна хэмээн Мишель Амазонка брендийн төслийн менежер Мөнх хоёрыг тайзан дээр урьж байна. Анад ажлаар өгтөг авцгаая. Мөнх хоёр. За сайн байна уу. Зуны дэлгэр сайхан энэ өдөр энэ хүү заланд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан өдрийн мэндийг нийт дизайнерын баг хамт олонныхоо өмнөөс болон нийт салбарынхаа бүх хүмүүсийн өмнөөс та бүхэндээ хүргье. Тэгээд ийм олон хүн цуглана гэж бодог болохоор баг зэргийн сандралтай байна. Та бүхэн бас ойлгоод хүлээж аваарай. За манай компанийн хувьд бол 2014 онд үүсгэн байгуулагдсан Мишель Амазонкагийн компани байгаа. Ерөнхийдөө уламжлалт Монгол үндэсний хувцсны нарийн технологиудыг Европын хувцс эдэлтэй сүүлийн үеийн тренд чиг хандлагатай хослуулад зах зээл танилцуулдаг үндэсний компани байгаа. Манайх яг ийм мэрэгжлийн ийм банк хамт олноос бүрдсэн дандаа бас яг ингээд энд байгаа та чиг ийм залуу хамт олноос бүрдсэн компани байгаа. Тэгээд ерөнхийдөө манай компанийн хувьд өмнө нь 2 удаа Токиогийн 2020 оны Олимп болон Бээжингийн 2022 оны өвлийн Олимпиадын хувцсыг бол хийж гүйцэтгэсэн байгаа. Ингэхдээ өмнөх Олимпиадыг бодвол илүү загварлаг хэрнээ илүү нөгөө Монгол үндэстний мөн шин чанарыг илүү юм хүмүүст танилцуулж илүү юм багтал сэдлийг төрүүлэх үз загварыг зохион бүтээж олон улсад өөрсдийнхөө өв соёлоор бахархах тэрхүү үйл хэргийг хийя гэд явж байсан. Тэгээд тухайд яг ковид энтергээд бас хэцүү үед тохиолдсон ч гэсэн ямар ч гэсэн ингээ ард нь гараад энд бас ингээд ярилцаад яриа зогсож байгаа маш их баяртай байна. За тэгээд энэхүү хувцас маань жишээ нь Токиод өмссөн энэ хувцас маань гэх юм бол тухайн үед бас олон орны загварын шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ аваад шилдэг 20 хувцасны тухайн Олимпиад орж байгаа бүх улсаас шилдэг 20 хувцасны 13 шалгарч ирсэн. Мөн өвлийн Олимпиадээр өмссөн энэхүү дээл маань болохоор өслөг дээл маань болохоор яг л бид нар өдөр тутамдаа өмсдөг дээлийг баг зэргийн чамин үндэсний хийгээр чимхлэхэд л бүх ингээд улс орон даяараа маш их хүндэтгэж хүлээж аваад олон улсын Олимпийн музейд хадгалуулаач, архив болгож үлдээч гэдэг саналыг тавиад бид нар тэгээ бэлэглээд Монгол улсаас анх удаа олон улсын Олимпийн музейд тавигдсан байгаа. Тэгэхээр та бүхэн очиод үзвэл тийм байгаа шүү. За тэгээд энэ жил болохоор бид нар нийтдээ мөн Парисын 2024 оны Олимпийг биднэрт хийх хүнд дүүрэг ноогдсон. Ингэхдээ Монголын үндэсний Олимпийн орооноос 10,000 хүний дунд санал асуулга явуулаад тэнд дундаас ерөнхийдөө 20-од брэндүүд оролцсон. Тэр дундаас манай компани ингээд сонгон шалгаруулагдаад дахиад 3 удаагаа энэ хүндэтгэн үүргийг хүлээж байгаадаа бид нар маш их бахархаж хүлээж авсан. За мөн тэгээд энэхүү хувцсыг хийхдээ бас зөвхөн манай компанид өөрсдөө дангаараа хичнээн мэрэгжлийн баг хамт олон ч гэсэндээ дангаараа шийдээд явуулахад бол хэцүү. Тэгэхээр бид нар нийтдээ Монголын үндэсний Олимпийн хорооны ахлахууд болон Мишель Амазонка компани 5 дизайнер мөн мэрэгжлийн загвар зохион бүтээгчдийн холбоо гэдэг энэ том загварын холбоо болон нийт тамирчдаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй гишүүнтэйгээр 5 удаагийн хурлаар ярилцж тухайн загварыг сайжруулж улам илүү боловсронгуй гоё болгож тэгж гаргасан байгаа. За ингээд нийт модельудаа тайзан дээрээ уруудъя.
За баярлалаа. Энэ ингээд яг манай одоо энэ жил Олимпиад өмнөсч оролцох манай нийт тамирчдын хувцас байна. Өмнөх өмнөхөөс ялгаатай байгаа зү. Таалагдж байгаа зү тий. Ааха. За одоо энд харагдаж байгаа хоёр хувцас маань та бүхэн анзаарсан бол ийм ялгаатай байгаа энэ хоёр хувцаснаас. Яа тэгэхээр тугчны хувцас гэдэг маань өөрөө тухайн орны одоо тугийг намируулж олон улсад дэлхийн олон тэрбум хүний өмнө одоо барьж явдаг байгаа. Тэр утгаараа тугчны хувцастаа бид нар мөн одоо нөгөө дээлийг хийж өгөөд яг манай үндэсний уламжлалт дээлийг ийм босооцохтой, ийм хүннүүн удрахтай яг ийм дээлийг хийж өгөөд дээлийг хийж өгсөн байгаа. Нөгөө талдаа бол манай парад тамирчдын хувцас болохоор илүү одоо өглөө 6 цагаас бүтэн өдөржин бараг 7-8 цаг ингээд зогсдөг юм байлээ. Яг тэр параданд зориулаад тэгхтээ тэглээгээд одоо бас гой ганга харагдах хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа бид нар бие дэвтэйхэн тэгээ бас тухайн тамирчдын биеийн онцлогийг илүү одоо гой тодтогсон байдлаар ийм Европ өмд болон Юбктэй тэгээд ийм эмгэн цамцтайгаар ингээд шийдэж өгсөн байгаа. Тэгээд мөн та бүхэн харж ивэл зөвхөн одоо эдгээр хувцснаас гадна бид нар одоо энэ эмэг байна те, усны энэ зүүсгэл байна, за мөн ийм богц байна те, малгай байна. Энэ бүх зүйлсийг тэгээд мөн одоо энэ Монгол гутал байна. Дотор нь одоо та бүхэнд дараа нь харуулах юм бол ийм одоо ийм бүс байгаа. Бүх деталь хэсгүүдийг бүгдийн нарийн тооцоолж хийсэн байгаа. За тэрнээс гадна одоо та бүхэн анзаарсан бол хамгийн чухал одоо деталь хэсэг бид нар хамгийн их цаг зарцуулж хийж байгаа зүйл бол энэ хантааз байгаа. Хантаазыг бид нар одоо тухайн монголчууд илүү тийм нөгөө багтлыг илүү төрүүлсэн, эрэлхэг дайчин байдлыг илүү харуулах талаас нь дээрээс нь одоо ийм илүү одоо ийм баяр ёслолын хэрнээ илүү ийм баатарлаг хоёуг дуулгамыг харагдуулахыг хүссэн. Аль алийн шингээхэд бол бас бид нар бүгдээрээ одоо хүчин чармаалт гаргаж оролцсон байгаа. Мөн одоо манай нийт саналаар өгсөн 20-од гишүүдийн одоо хурлаар Монгол тухайн үндэстний одоо нөгөө дархлаа гэж нэг зүйл байна тий. Тэр зүйл маань Монгол улсын одоо далбаа байх хэвээр далбаан дээр оролцдог одоо өнгөөр хэдүүлээ одоо ингэж загвар гаргая. Энэ нь илүү чухал юм байна гэд дараах 5 өнгийг голчлон сонгосон байгаа. Энэ нь бол мэдээж хэрэг улаан өнгө, мөн хөх өнгө, за тэгээ алтан медалийг бэлэгдээд одоо ийм алтлаг өнгийн утасаар хатгамлыг хийж өгсөн байгаа. За мөн өмнөх жилүүдэд бодоход илүү нөгөө гэгээлэг арай ялгаатай байх үднээс цайвар өнгийг сонгож авсан. За мөн одоо эрэгтэй дээл болон энэ өмд нь бол Монгол хүний царайнд мэдээж хэрэг тамирчин хүмүүс бол олон цагийн турш бэлтгэл сургуультай байдаг. Арсны өнгө бол гэртээ суудаг биднээс өөр шүү дээ. Тэгэхээр тэрэнд одоо зориулаад илүү ийм монголжуу бүх арсны өнгө тохирохоор ийм хол өнгийг сонгосон байгаа. За баярлалаа. За тэрнээс гадна энэ хантаазан дээр байгаа бүх одоо энэ дүрслэлүүд бол бүгдээрээ хатгамал байгаа. Хатгамал ийм алтадмал хаттмал утсаар хийсэн. Ингэхдээ бид нар одоо энэ үлзийхээ байна. За мөн олимпийн одоо энэ 5 цагираг байна. Мөн энэ нөгөө баяр ёслолын үеэр одоо монголчуудын тий хамгийн аз жаргалтай үедээ одоо гаргадаг уламжлалт 9 сүл цагаан түг маань байна. За тэгээ Монголын энэ уул ус тий одоо энэ бүх зүйлсийг ингээд бид нар шингээж өгөөд дээр нь ингээд Go Team Mongolia гэдэг энэ үг гэсэн байт ингээд өмссөн хүндээ ийм нөгөө багтал төрүүлэхээр одоо юм хүн чинь ийм нэг бахархалтай гоё яхаараа амар ихтэлтэй байдаг штэ. Яг тэр байдлыг бид нар харуулж өгөхийг хичээсэн. Тэгээд энэ бүх хатгамалмууд бол бүгдээрээ судалгаа шинжилгээтэй бид нар одоо энэ түүхийн музейд хадгалагдчихсэн энэ эртний хаттууд болон одоо хаадын өмсөжсэн тэрхүү одоо хатгамлууд шинж чанаруудыг ингэж шингээж өгөхийг хичээсэн. За тэгээд бас энэ жилийн Парисын Олимпиад маань их онцлогтой юм байна. Тэр нь болохоор ерөнхийдөө яг Парисын гол дундуур Сена мөрөн гэдэг одоо алдартай мөрөн байгаа те. Тэр Сена мөрөн дээр ингээд завтай ирэх юм байна. Завин дээр ингээд суугаад ирнэ. Тэгээд тэр үед ингээд нөгөө таад ингээд зүгээр төсөөлөхөд одоо манай хоёр тугчин те яг ингээд манай хэд ингээд зогсцсон. Артталт нь одоо яг энэ ингээд намраал те. Тэгэл манай улсын ингээд те. Ингээ манай улсын ингээд далбаа ингээд намирцсан тэгэл ингээд гоё инээмсэгэл тодруулсан ийм гоё хүмүүс байхад бид нар бол яалтчгүй өөрсдөө бахархна гэж бодож чинь үндэснийхээ хувцаар бахархна үндэснийхээ энэ бүх деталь хэсгүүдээр бахархна гэж гэдэгт бол би бол итгэлтэй байна.
За тэгээд мөн түүнээс гадна одоо хэдүүлээ зөвхөн ингээд телевизээр хараад ингээд ашигараад суух ба штэ. Угаасаа альва тэмцээн, альва зүйлс фанатгүйгээр бид нар гүүгээр бас одоо хэцүү штэ шулгаа. Тэгэхээр бид нар бас дэмжих хэрэгтэй, тэ? Олимпизмыг дэмжих хэрэгтэй, спортыг дэмжих хэрэгтэй. Гэхдээ хэдүүлээ гэрээсээ яах биш. Та бүхэндээ бас зориулаад бид нар манай компани зүгээс малгай, подволк, поло, худи одоо цүнх үүргэвч гээд те бид нар одоо фанатууд яаж болох вэ яг юу өмсч яаж одоо хөгжөөнд дэмжвэр байна тэр бүхэнд нь зориулсан залуучуудад зориулсан коллекц бас гаргаж байгаа. Энэхүү коллекц маань 7 сар танилцуулагдана. Тэгээд яг хамгийн гоё зүйл маань юу вэ гэхээр одоо энэ мэдээж энэ ингээд та бүхэн худалдаж авлаа гэж бодоход тодорхой хувь нь одоо Монголын үндэсний олимпийн ороод шилжээд цаашдын хойштын олимпизмыг дэмжих үйлсд бас ингээ хандивлагдсан шүү. Тэгэхээр та бүхэн мань бас өөрсдийн гар биеэ оролцоод бид бас ингээд дэмжээрэй гэж хэлэхээр байна. Тийм. За тэгээд ямар ч гэсэн энэ гоё арга хэмжээнд одоо энэ хүү бүтээлүүдээр танилцуулж оролцож байгаа одоо маш их баяртай байна. Одоо тэгээд 5 сарын сүүл болж байна. Бид нар 6 сарын дундуур яг official албан ёсны сайтуудаар мөн видео тийзерүүд болон зургуудыг цацаад та бүхэндээ бүр илүү детальчилж бараг та хэд өөрсдөө бараг хурж үзэж байгаа юм шиг одоо мэдрэгдэхүйц танилцуулах болно. Тэр хүртэл одоо ингээд тэр баяртай. Тэгээд нийт тамирчдаа одоо тэгээд бүгдээрээ алаад өгөөрэй л гий да тий.